Би чадсан. Юу хийж чадсан бэ гэхээр миний өмнөөс YouTube дээр ямар бичлэг хийх вэ тэр талаар судалгаа хийгээд миний өмнөөс YouTube дээр миний бичлэгнүүдийг тавиад тэгээд ерөөдөө бол мөнгө олж өгдөг роботик хиймэл оюун ухааныг би хийж чадсан. За ерөөдөө миний хувьд бол Python программын мэрэгжилтэн. Тэгээ яагаад би өөрийгөө мэрэгжилтэн гэж хэлж байгаа вэ гэхээр ерөөдөө та нар миний хийсэн зүйлийг дүрдээлцэг.com энэ вебсайт руу ороод харж явуулна. Энэ дүрдээлцэг.com гэдэг энэ вебсайтн дээр байгаа бүхий л зүйлүүдийг ерөөдөө бол би Python script, HTML script-ээр өөрөө хийсэн байгаа. За тэгэхээр одоо та нарын харж байгаа энэ зүйл бол ерөөдөө artificial intelligence-ээр хийгдсэн, AI-аар хийгдсэн YouTube сувг. Энэ YouTube сувгийг үүсгэсэн хүн нь ердөөсөө банкныхаа данс руу YouTube-ийн үзэлтээр олж байгаа мөнгөө татаж авах бас юу ч хийхгүй. Энэ YouTube сувг хиймэл оюун ухаанаар хийгдсэн. Тэгэхээр та нар хиймэл оюун ухааны ажлын үр дүнг энд харж байна. Нэг жилийн дотор нэг сая 550,000 subscribe авсан байна. Нэг жилийн дотор Монгол мөнгөөр ерөөхдөө бол 4 тэрбум орчим төгрөгийг YouTube-ийн үзэлтээр олсон байна. Тэгэхээр яг адилхан зүйлийг би хийж чадсан. За энийг хийх бол маш хэцүү байсан. Зүгээр асар хэцүү байсан. Шударгаар хэлээд. Юу нь хэцүү байсан бэ гэхээр би та нарт зүгээр маш энгийн үгээр тайлбарлаад өгье. За би нэг скрипт бичнэ. За тэгээ скриптээ бичээд YouTube сувгтайгаа холбох гэхээр Google-с новшроод байгаа хгүй. YouTube-с новшроод байгаа. Яаж новшроод байгаа бэ гэхээр YouTube сувг руу таны YouTube сувгийг чинь энэ боттой энэ хиймэл оюун ухаантай холбох боломжгүй. Энэ бол бидний одоо terms and condition эсрэг эсвэл YouTube-ийн access-ыг энэ ботонд өгөх боломжгүй өндөр эрсдэлтэй ч юм уу. Тиймэрхүү тэнэг байдлаар миний бүх одоо оролдлогуудыг блоклоод байсан байхгүй. Тэгэхээр тэр тал дээр ямар ч тийм интернетээр онлайнаар гаргасан сургалт байхгүй. Тэгэхээр надад ямар арга зам үлдэж байгаа вэ гэхээр ердөөсөө цорын гац арга зам таавар таах арга зам үлдэж байгаа. Скриптийнхаа энэ хэсгийг нь өөрчлөөд үзье. Тэгвэл яах нь вэ? Харъя. Тэгээ тест хийж үзнэ. Дахиад Google-с блок. Скриптийнхаа энэ хэсгийг нь өөрчлөөд үзье. Тэгвэл яах нь вэ? Дахиад блок. За тэгвэл бүр болохгүй маань скрипт бүр шинээр өөр маягаар бичээд үзье. Бас л блок. Иймэрхүү байдлаар 10-20 мянган удаа туршиж үзсэн байх баг худалч хүнд. За тэгээд ерөөдөө маш олон байдлаар тестэлж үзээд чадсан. Би чадсан. Ерөөдөө бол одоо та нар хиймэл оюун ухааны хийсэн бичлэгийг нь тарж байна. 13 секундын урттай бичлэгийг хийгээд миний YouTube сувг дээр энэ миний хийсэн хиймэл оюун ухаан тавьсан байна. Тэгэхээр энэ хиймэл оюун ухаан яаж байгаа вэ гэхээр ямар тач одоогийн байдлаар бол түлхүүр үгнийхээ судалгааг хийж байгаа. Хоёрдугаарт нь Pixel гэдэг вебсайтнаас royalty free бичлэгнүүдийг бол автоматар татж байгаа. Гуравдугаарт татсан бичлэгээ миний YouTube сувг дээр шууд тавьж байгаа. Тэгснийхээ дараагаар ерөөдөө бол энэ title keyword-ийнхаа судалгаа хийгээд YouTube-ийнхаа түлхүүр үгийг энд тавьсан байгаа та нар харж байна. За одоогийн байдлаар ерөөдөө бол миний ажлын үр дүн иймэрхүү байдалтай явж байна. Ер нь бол би өвдөө итгэж байгаагаар энэ ажлын хамгийн хүнд хэцүү зүйлийг нь бол аль хэдийн хийцэн гэж найдаж байна. Хамгийн хүнд хэцүү зүйл нь мэдээж ерөөдөө өөрийнхөө энэ хийсэн хиймэл оюун ухааныг өөрийнхөө YouTube сувгтайгаа холбох. Энэ бол миний хувьд бол хамгийн хэцүү зүйл байсан гэж найдаж байна. За одоо ер нь цаашдаа энэ YouTube сувгийн төлөвлөгөө юу болох талаар би та нарт жоохон сухас дурдъя. За өөрийнхөө вебсайт дүрдээлцэг.com дээр би бас хиймэл оюун ухааныг ашиглаж нэг зүйлийг хийсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр дэлхийн хамгийн том мэдээллийн вебсайт, крипто мэдээллийн вебсайт Cointelegraph дээр
тавигдж байгаа бүх шинэ мэдээллүүдийг автоматар өөрийнхөө вебсайтн дээр тавьдаг. Тийм ерөөдөө бол роботыг би хийсэн байгаа, хиймэл оюуханыг хийсэн байгаа. За одоо ингээд та нар энэ чинь харж байгаа энэ мэдээллүүд бол Coin Telegraph дээр ердөөсөө нэг цагийн өмнө тавигдсан мэдээллүүд байгаа. Одоо нэгэн дээр ингээд дараад ороод үзэх юм бол шууд Coin Telegraph руу орчихно. Тэгээд энэ ерөөдөө бүх зүйл нь монгол хэл дээр байгаа. За энэ мэдээллүүд бол 15 цагийн өмнө нийтлэгдсэн мэдээлэл юм байна. Шинээр нийтлэгдсэн мэдээлэл байна уу харъя. За энэ мэдээллүүд бол 12 минутын өмнө Coin Telegraph дээр тавигдсан мэдээлэл байна. За тэгэхээр миний төлөвлөгөө яг юу вэ гэхээр миний энэ YouTube сувг, миний энэ AI YouTube сувг зөвхөн криптотой холбогдолтой бичлэгүүдийг тавина. Тэгтээ бичлэг хийх санаануудаа хаанаас авах вэ гэхээр ердөөсөө Coin Telegraph дээр тавигдж байгаа, шинээр тавигдж байгаа мэдээллүүдийн талаар миний YouTube сувг дээр бичлэг хийн. Энэ бол ерөөдөө маш ухаалаг стратеги гэж бодож байна. Яагаад вэ гэхээр одоо жишээ нь биткойны үн 100 мянгаттай байж байгаад гинт 50 мянга руу унчих юм бол хүн болгон биткойнд хөрөнгө оруулсан хүн болгон YouTube дээр хайлтыг. Ямар төлхүүрүүгээр хайлт хийх вэ гэхээр биткойны үн яагаад унчваа гэсэн төлхүүрүүгээр хайлт хийнэ. Тэгвэл хүмүүсийг хайлт хийхээс нь өмнө энэ хиймэл оюухан миний хийсэн робот шууд биткойны үн яагаад 50%-аар унсан талаар Coin Telegraph дээр тавигдсан мэдээллүүд ашиглаад автоматар миний YouTube сувгаар тавьж байхгүй. Тэгэхээр YouTube дээр хайлт хийсэн хүн болгон миний бичлэгийг үзнэ гэсэн үг. Хиймэл оюухан ямар ч хүнээс илүү хурдан миний бичлэгийг YouTube дээр тавина. Хиймэл оюухан ямар ч хүнээс илүү хурдан энэ бичлэг хийх судалгаануудыг гаргана. Хиймэл оюухан ямар ч хүнээс хурдан ерөнхийдөө бол контент бүх юмнуудаа бичлэгээ эдит хийн. Ерөнхийдөө бүх зүйлүүдийг хүнээс хамаагүй хурдан хийнэ гэсэн. Хүний нэг цагийн дотор арай хийж одоо арай гэж одоо нэг цагийн дотор хийх бүх зүйлүүдийг энэ миний хийсэн хиймэл оюухан бод ердөөсөө 10 минутын дотор хийнэ гэсэн. За магадгүй бүр 1 минутын дотор. Тэгэхээр би яг юу хийсэн бэ гэхээр би танад одоо нэг жоохон цухас танилцуулъя. Би яг юу хийсэн бэ гэхээр чат GPT дээр чат GPT-гийн одоо мэдээллийн сан дээр тулгуурласан ийм хиймэл оюуханыг хийсэн байна. Тэгээд энэ хиймэл миний хийсэн хиймэл оюухан ерөөхдөө бол байнга чат GPT-гийн мэдээллийн сангаас апдейт авна. Тэрнээс гадна энэ би команд оруулсан байна. Та нар энийг харж байна. За энэ би ямар команд оруулсан бэ гэхээр Python 3 upload доогуур зураас видео зэг PI. Ерөнхийдөө энэ видеог YouTube дээр апплод хийх гэсэн командыг би энэ оруулсан байна. Терминал дээр. За тэгэнгүүт энэ хиймэл оюухан 1 минутын дотор миний YouTube сувг миний ерөнхийдөө бичлэгээ 1 минутын дотор хийгээд миний YouTube сувг дээр тавиад тэгээд энэ чинь та миний хийсэн бичлэгийг энэ линкээр орж үзнэ үгэд бичлэгийнхаа линкийг энэ оруулсан байна. Тэгэхээр та нар ерөнхийд нь бол ойлгосон баг. ChatGPT-гийн мэдээллийн сан дээр тулгуурласан роботыг би хийсэн байна. Энэ бол миний төлөө одоо цалингүй ажилтан гэж та нар ойлгож болно. Миний төлөө хизээж унтахгүй 7 хоногт өдөр болгон 24 цагийн туршид миний төлөө ажилтдаг ийм роботыг би хийсэн байна гэсэн. Энэ роботонд би хизээж цалин өгөхгүй, энэ робот хизээж хүн шиг ядрахгүй, хүн шиг унтахгүй ойлгосон. За тэгээ ерөнхийдөө бол ажлын үр дүн нэг иймэрхүү байна. За ер нь бол энэ вебсайтыг хийсэнтэй харьцуулах юм бол энэ YouTube-ийн системийг хийх бол энэ вебсайтнаас баг 10 дахин хэцүү байлаа. Тэгээд маш олон хүмүүс энэ талаар сургалт асуугаад байгаа. Харамсалтай нь сургалт яг энэ тал дээр сургалт гаргах жоохон төвөгтэй байна. Яг юу төвөгтэй вэ гэхээр миний энэ системийг та нар дөөрэж хийхийг хүсэх юм бол заавалчгүй
Python програмын мэдлэгтэй байх шаардлагатай. Ямар ч нэг програмын хэлийг бол ойлгодог байх шаардлагатай. За тэгээд миний системийг надаас хуулаад хийчлээ гэж бодоход ерөнхийдөө заримдаа та нар терминал руугаа ороод энэ системийнхаа зарим зүйлүүдийг апдейт хийх шаардлагатай байдаг. Тэгээд ямар ч програмын мэдлэггүй хүн бол өөрийнхөө системийг апдейт хийж чадахгүй. Тэгэхээр ерөнхийдөө апдейт хийхгүй бол ерөнхийдөө тэр систем чинь ингээд яваа болоод зогсчихно. Тэр талаараа сургалт гарах айгүй хэцүү байгаа. Гэхдээ ирээдүйд энэ талаар би сургалт гаргаж магадгүй. Ямар ч тач эхлээд бүх ажлаа дуусгадах юм. Ямар ч тач эхлээд яг өөрийнхөө ярьсан бүх зүйлүүдийг хийгээдх юм. За тэгснийхээ дараагаар ер нь YouTube дээр гайгүй хандлт авч чадах нь үгүй юу? Энэ хиймэл оюухан YouTube дээр гайгүй хандлт авч чадах нь үгүй юу? Тэрийг нь харъя. За тэгээд тэгснийхээ дараагаар ерөнхийдөө энэ системээ илүү амархан болгож болох нь үгүй юу? Энгийн хүн ойлгохоор тиймэрхүү амархан болгож болох нь үгүй юу? Тэрийг нь харъя. За тэгээд ерөнхийдөө амархан хэнийг ч ойлгочхоор тийм энгийн байдлаар хийж чадах юм бол бүх юмнаа тийм энгийн болгож чадах юм бол тэр цагт сургалт гарах тухай бодож магадгүй. Тэгээд би та нарт апдейт нэг дээрээ болохоор NFT гэдэг энэ вебсайтыг ашиглаж энэ YouTube сувгийг хийх тухай танилцуулж ирсэн. Гэхдээ би NFT-г ашиглаагүй. Нүрдөөсөө бүх юмаа өөрийнхөө хүсснээр ер нь бол бүх юмнуудаа би өөрөө хийсэн гэсэн. Ер нь NFT-тэй адилхан системийг би өөрөө үүсгэсэн гэсэн. Яагаад гэвэл NFT чинь нөгөө сар болгоны төлбөртэй байдаг. Сар болгоны 30 Америк доллар. Тэгэхээр би сар болгоны төлбөр төлөхийг хүсээгүй. Нүрдөөсөө бүх юмаа өмнө төлбөргүй хийхийг хүссэн. За тийм учраас ерөнхийдөө би өөрийнхөө custom системийг үүсгэсэн гэж ойлгож байна. Тэгээд NFT-н дээр хийх гэхээр зарим юмуд нь айгүй ядаргаатай юм байлээ. За тэгээд та бүхэндээ намайг дэмждэгт маш их баярлалаа. Маш их ядарч байна. Амжигтай ядарч байна. Ер нь сүүлийн үед би бот хийх гэж оролдоод байгаа. YouTube автомат YouTube сувг хийх гэж оролдоод байгаа. Тэгээд бас нэг крипто тоглоом Unity дээр хийх гэж оролдоод байгаа. Ер нь амар олон юм хийгээд байгаа. Амар ядарч байна. Тэгэхээр ерөөхдөө бол одоо ямар тач нэг 3 өдөр сайхан амарна. Тэгээд хамгийн гоё юм. Одоо над шиг амьдралтай хүмүүсийн хамгийн гоё юм юу байдаг вэ гэхээр хүссэн үедээ ажиллана, хүссэн үедээ амарна. Энүүгээр айгүй гоё явахгүй. Миний амьдралын хэв маяг. Ямар ч бүрэн эрхчлөөтэй. За. Тэгээд та бүхэнд цаг савгаж энэ контентыг үзсэнд баярлалаа. Дараачихаа дугаараар уулзъя. Peace.